Анхаарал хандаж байгаа та бүхэнд баярлалаа. Хөтөлбөр зочны цагаар хөрвүүлж байгаа студиуд бид Монгол Улсын засгийн газрын гишүүн Сангийн сайд Хүрэлбаатрыг урьж байна. Урьдчилгаач тань баярлалаа. Тэгэхээр би танаас суухад одоо 3 удаас ийм цаас бэлтжээд байна л да. Цаг мань харамсалтай маш бага байна. Эхлээд би та ерөнхийдөө энэ эх оны төсвийн төслийг дүгнэхдээ энэ үл нэлээд бодиттой төсөв болсон гэж дүгнсэн байгаа. Үнийг ингэж дүгнэх болсон гол шалтгаан устдыг тайлбарлахгүй. За та одоо 3 удаас цаас бэлдсэн бол бас энэ 3 хэсэг За тийм байна. Учирсан энэ бол Монгол Улсын нэгдсэн төсөв уламжлалтад өргөн барьдаг. За дотор нь бас агуулгууд бас бид нэр өөрчлөлт хийсэн. За хамгийн гол онцлог нь бол энэ иргэдийн төсөв гэдэг энэ 18 онд бид нэр хийж ирсэн. Тэгээ энэ анх удаага энэ төсвийг дагалдуулж бид нэр энийг өргөн барьж байгаа. Энэ бол төсвийг энгийн ард иргэд болон олон нийтэд ойлгоход маш одоо хүртээмжтэй байх юм хэлбэрээр ойлгох хэлбэрээр гарын авлага гэдэг шиг биш үү? Яагаад гэхээр энэ төсөв өөрөө ил тод байна гэдэг бол өөрөө зөв болохын шинж. Тэгэхээр бид нэр энэ төсвөө ил тод болгодог, төсвийн тоо болгон зөв байдаг. Тэгжээж энэ одоо төсөв бол одоо зөв байна гэж үзсэн. Өөрөөр хэлбэл бид нар өөрсдөө энэ бүх юм ингээд ил тод нээлттэй тавьж байна гэдэг чинь өөрсдөө энэ төсвөө бид нар зөв болох гал оролдоод явж байгаа гэсэн үг. Яагаад гэхээр төсөв бол Монгол Улсын макро эдийн засгийг гол зохицуулж идэх хоёр бодлогын нэг нь. Тэгэхээр энэ бодлого ойлгомжтой ил тод байх ёстой. Яагаад гэвэл татвар төлөгчдийн мөнгөөр авсан мөнгийг татвар төлөгчдөөр төлсөн татварыг бид нар зарж байгаа. Тийм учраас хамгийн ил тод байх ёстой мөнгө бол татварын төлөгчдийн мөнгө гэж үзэж байгаа учраас бидний төсвийг ил тод болгох, энгийнээр ойлгомжтой тайлбарлах, асуудалтай зүйл байвал энийг ярьдаг юм байх ёстой гэж үзэж байгаа. Хоёрдугаарт нь энэ төсөв дээрээ бид нар нэлээд орлогыг нэлээд сайн шахаж ажиллаж авсан зарлагаа бас нэлээд бодиттой тооцох. Дээр нь нийгмийн өмд тулгамдаад байгаа асуудлуудыг шийдвэрлэх. За төсвийн алдагдлыг бол одоо юу гэдгийг нэг өндөргөөтэй арилжааны хүүтэй зээл авахгүй байхаар одоо шийдвэрлэх аргаа бас бодож байгаад оруулж ирсэн. Эдийн засгийг тэтгэх ийм төсөв болгож оруулж ирсэн. Тэгээд тийм учраас л одоо бид нар энэ нэлээд зөв болсон болов уу гэж үзэж байгаа. Хэрвээ буруу алдаатай гэж үзвэл бид нар ил тод тавьж чадахгүй шүү дээ. За бодиттой төсөв маань 1.9 их найдаа алдагдaltaй байгаа. За энэ чинь дотоодод бүтээгдэхүүний 5.4 болж байна тий. Гэтэл за та сая дахиад тийм том хэмжээтэй зээл авахгүй байна. Энэ алдагдлаа яаж нөхөх юм бэ? За 1.9 их найдын алдагдал байна. Үүнээс 1.3 нь их найд төгрөг нь бол гадаадын зээл тусламжаар санхүүжигддэг. За тухайлбал Улаанбаатар хотын цэвэрлэг байгууламж. За энэ бол ажлууд нь эхэлнэ. Эсвэл одоо Улаанбаатар дархан чиглэлийн зам байна. За энэ Улаанбаатарын одоо Баян зүрхэнд очиогоос таашаа налах чиглэлийн одоо 2.9 км зам байна. Энүүг 50. За урд өмнө одоо авагдсан байсан олон төрлийн одоо замууд байна. За Баян онгор байдрах, Тосон цэнгэл Улааста гээд олон төрлийн замууд байж байгаа. За гэх мэтийн одоо шинэ нисэх худалдаж байдаг ч юм уу тийм ээ. Гэх мэтийн олон зээл хөтөлбөрүүд энд орж иж байгаа учраас энэ бол өөрөө хөнгөлөлттэй зээлээр урт хугацаатай хүү багтай зээл учраас энэ 1.3-оор санхүүжүүлчихнэ гэж үзэж байгаа. Гэрээг нэг хурдл баталчихсан ингээ явж байгаа зүйл. Тэгэхээр цааны 600 тэрбум төгрөг байна. Тэгэхээр өмнөгээ бид нар зээл авахгүйгээр арилжааны зээл авахгүйгээр шийдвэрлэнэ гэж хэлээд байгаа нь юу гэхээр тогтворжуулалтын сан Монгол ирээдүйн өв сангийн тухай ирээдүйн өв сангийн сан гэсэн энэ хоёр сан дээр байгаа мөнгөө бид нар оновчтой ашиглах замаараа зээл авахгүй юмаа гэж байгаа. За гурав дахь зүйл нь юу гэхээр энэ засгийн газрын одоо мөнгө санхүүгийн хөрөнгийг одоо зөв менежмент хийх замаар бид нар энэ асуудлыг бол шийдвэрлэнэ гэж үзэж байгаа. Урд нь бол одоо мөнгө байлаа гэж тэр мөнгө арилжааны банкуд байршуулждаг. Зээлээр авсан мөнгүүд нь арилжааны банкуд төр байдаг. Төрийн санд мөнгө байдаг. Эргүүлээд өөрийнхөө мөнгийг арилжааны банкуд өгчөөд сууж дараа нь өндөргөөтэй зээлж авдаг. Ийм зүйлүүдийг бүгдийг зогсоохоос гадна дахиад тэр байгаа мөнгөө бид нар оновчтой ашиглах ийм л одоо зорилго тавьж байгаа учраас тэр алдагдал дээр бид нар дахиад одоо арилжааны өндөргөөтэй зээл авахгүй, арилжааны банкудаас өндөргөөтэй зээл авахгүйгээр энэ бол шийдвэрлэнэ гэж үзэж тоосч оруулсан. Өөрөөр хэлбэл энэ төсөв бол эдийн засгийг тэтгэх. За ард иргэдийн амьдралд бас нэлээд бол хувь нэмрээ өгөх. Ийм төслөө өр зээлийг одоо өндөргөөтэй арилжааны энэ зээлүүдийг бий болгохгүйгээр шийдэгдэх явах энэ төсөл гэж үзэж боловсруулж орж ирсэн. Нэлээд удаан суус, нэлээд сайн одоо ботсон. Тэгээд одоо ил тод 50 явж байна да. За өчигдрийн Монгол банкны хаалт ханшир доллараар 2554 байна. Та бүхний төсөлд ер нь эх хоног хит гэж харж байгаа. Нэлээс ахуулаад валютын төсөөлийн зөрүүнээс ахуулаад эрсдлүүд үүсэн шүү дээ. Тий. Одоо ер нь энэ валютын ханштай холбоотой нэлээд асуудлууд үүсээд байгаа. Оных нэг 50%, 5% өсчлээ гэдэг. Тий, 5%. Одоо ингээд аваад үзэх юм бол энэ
долларын ханш яагаад хөдлөд байгаа юм бэ гэдгийг бид нар бас нэлээд сайн судалж үзэж. Сая ерөнхий сайд Америкийн нэгдсэн улсад хийсэн албан айлчлалын үеэр бол олон улсын валютын сантай уулзахдаа бас нэлээд дэлгэрэнгүйгээр ярилцсан асуудал бол энэ л дээ. Тэгэхээр Америк доллар бол Америкийн одоо мөнгөнд нэмэгддэг. Тэгэхээр одоо бус Монголын хувьд бол одоо эдийн засгийн өсөлт нь одоо 7-8% хүлээцтэй. Жишээ нь алдагдал буурчихсан, орлогосоо экспорт өсчихсөн. Тэгээд төгрөг өөрөө хятадын юан рублийн эсрэг чангарчихсан байж хахад ягаад долларын эсрэг ингээд дундалж явагдаж байгаа гэдэг бас бид нар үзэж. Тэгээд үзэхээр доллар өөрөө дэлхийд даяараа ингээд чангарсан байна. Юунаас болов гэд үзэхээр энэ уталтайны дайнтай холбоотой. Ягаад гэхээр одоо жишээлбэл Турк дээр одоо гангийнхан экспорт дээр нь импорт Туркийн гангийн экспорт Америкийн импортын дээр татвар тавингууд лирийн ханш унаад эхлэх жишээтэй. Хятадтай тодорхой вараанууд дээр нь бас импортын Америк нэгдсэн улс руу орж байгаа импорт дээр нь татвар тавиад эхэлчихээр өөрөө Америкийн эдийн засгийг хамгаалсан болоод байгаа хгүй богино тодорхой хугацаанд. Ингэхээр Америкийн эдийн засаг чангараад эхлэхээр тэнд байсан эдийн Америкийн мөнгөнд нэмэгдэх тулах долларын ханш чангарчдаг. Ингээд аваад үзэхээр дэлхийн нэг 180 хэдэн орн, 200 орн гэдэг үзэхэд бол нийт энэ орнуудынх нь 85% нь эсрэг Америк доллар чангарсан. Одоо дэлхийн 2 дахь том эдийн засаг болох одоо Хятад юан нь бол өөрөө бас 8 орчим хувиар унчлаа. Одоо хөрш Орос байна. Дэлхийн одоо 17 дахь том эдийн засаг санагдаж байна. Бас ханш нь өссөн. 6 дахь том эдийн засгийн дэлхийн одоо Европ бас ханш нь унчихсан. Ингээд Аргентин, Бразил бол дэлхийн 6 дахь том эдийн засгийн ханш нь бүгд ингээд 10 зарим нь 10 хэд 20 хэд ингээд унж байгаа. Ийм үзэгдэл бол ингээд явагдаж байгаа. Тэгээд энэ бол явж байгаа нэг тодорхой тэнцвэр дээр очих байхаа гэсэн юм бодолтой байгаа. Тэгэхээр яг энэ аргалзаануудыг бол бид нэр энэ төсөв хийхдээ бол тооцож авч үзсэн. Ингээд 2530 орчим дээр одоо тооцооныхаа ханшаа бол хийж авч үзсэн. Зэсмэр одоогоор 6000 орчмыг хэлбэлцэж байна одоо. Ер нь жоохон буурах болох. 6200 орчим байна. Ер нь 6000-аас доошоо буусан. Тэрвээ та санаж байгаа бол төсвийн хүрээний мэдээлэлээр бид нар зэсэг өнө чинь 7200 хүрнэ гэж тооцсон шүү дээ. Тэр бол үндсэндээ 5 сар юм шүү дээ. Одооноос 4 сарын өмнө. За бид нар бол зэсийг бол төд байна гэдгийг олон улсын валютын сан гаргажсэн тооцоон дээр ашиглаж явдаг. Зөвхөн монголчууд биш дэлхийн нийт маш олон орнууд тэр тооцоог ашиглаж явдаг. Ингэхэд одоо валютын сан гэдэг дэлхийн одоо бараг 187 гишүүнтэй тэр орн дээр одоо маш өндөр зэрэглэлийн одоо хүмүүс сууж тооцохдоо 7260-аар дээр тооцсон. Тэр бид нар төсөн хүрээний мэдээлэл дээр авсан. Гэтэл энэ хугацаанд юу болов гэвэл нөгөө худалдааны одоо маргаан дан ихсэнтэй холбоотойгоор 5900 хүнж эхлээд эргээд 6200 6100 руу гараад ирсэн байж байгаа. Бидний тооцоогоор бол энэ 6272 байна гэж үзэж зэсийн орлогыг бол авсан. Нэлээд бас бодтой авсан гэж үзэж байгаа. Ер нь л за одоо макротлоос олон улсын том гүрний худалдааны дан одоо бид одоо дүүрч гэдэг өнгөрий. Тэгвэл дотоодд одоо яг төсөвд онцлоод танд хэлж болох хэмнэгсэн төсвүүд юу байна? За 19 оны төсөв хийхдээ бид нар хэд хэдэн зарчмуудыг бол энэ төсөв дээр авсан юм аа. Яагаад гэхээр за ихэнх зардлуудыг 18 оны түвшинд нь байна. Өөрөөр хэлбэл бид нар төсвийн сахилгаатай цааш өргөжлүүлээ. За ер нь төсвийг бас хийхдээ энэ өмчийг эзэнт нь ойртуулах ажлыг хийе. Одоо ингэ сургууль цэцэрлэг үүд байдаг, эмнэлгүүд байдаг. Бүгдээр орон нутгийн өмч. Тэгсэн мөртлөө үйл ажиллагааныхын зардал нь засвар үйлчилгээнийх нь мөнгө нь яамдууд дээр суудаг. За тэрийг авах гэж зарим сургуулийн захирал Улаанбаатар тэр нөгөөцөлд нь бөөнл ажил болдог. Тэгвэл энэ 19 оноос эхлээд энэ бүх зардлыг нь орон нутагт нь өчөж байгаа. Бүгднгийн. Өөрөөр хэлбэл өмчийг нь дагалдуулаад өмчөө эзэн юмаа мэддэг. Ийм зарчим байхгүй бол өмч нь хүнд байдаг, мөнгө нь өөр хүнд байдаг. Инхээр ингээд алдаа гараад байгаа байхгүй. Тэгэхээр илүү одоо өмчийг эзэнлэн ойртуулсан ийм үйл ажиллагаа бол нэлээ сайн одоо дэмжиж явуулсан. За дээр нь энэ орон нутгийн эрх мэдлийг нэлээ сайн нэмэгдүүлж өгч байгаа. За орон нутгийн хөгжлийн сан гэдэг нэг 142 тэрбум төгрөгийг одоо аймагуудад өгдөг байсан бол энэ жил 189 тэрбум төгрөгийг аймаг бол 8-аас нэг 10 тэрбум төгрөгийг одоо шийдэж өгч байгаа. Энүүгээрээ тухайн аймагт тулгамдаад байгаа одоо дэд бүтцийн
асуудлуудыг шийдэж. За шинээр нэлээд их олон сургууль цэцэрлэгүүд ашиглалтанд орж байгаа. Тэгэхээр үүнтэй холбоотой тоног төхөөрөмжүүдээ эднэрээс бас аваач гэдэг ийм зүйлүүдийг бол хийж шийдэж өгч байгаа. Энэ бол одоо бас хоёр дахь онцлог. За гурав дахь онцлог нь юу гэхээр энэ сая одоо 5 толгойн гашуун сухат дээр засгийн газрын одоо шалгалт ажлын хэсэг гарсан. За ингээд нүүрс сулгаагаар гарч байна. Монголын баялаг дутуу одоо тооцогдож гарч байна. Одоо нүүрсний чанар энэ бараа эрдэс баялагуудын чанар чинь ингээд лабораториор сорьцсон авагдаад гарах ёстой ш. Тэр үндэд таарсан татвараа төлөгдөж явах ёстой. Гэтэл тэр нь хяналтанд дутуу байна. За нэг машин олон удаа давтамжтай гарч байна. Тэгсэн мөрчлөг айл дээр ачаагүй гарч байна, шуусан гарч байна гэж үзэж байна. Тэгэхээр энэ Монгол улсын баялаг гадагшаа одоо нэлээд турсаж байна гэж үзээд гарч байгаа баялаг гардаг Монголын одоо эрдэс баялаг гардаг бүх бомтон дээрээ тэр эрентгээнийг нь за лабораторитой холбоотой үйл ажиллагааг нь одоо шинчлэх, дээр нь камержуулалт, бүртгэлжүүлэлт гээд одоо жишээлбэл хэн нэгэн компани одоо нүүрс аваа гарлагт ямар компани гарсан бэ гэдэг нь ил тод байдаг. Хин гэдэг машин ямар дугаартай гарсныг хичнээн тооныг аваа гарсан. За чанар нь одоо калори нь хэдийн гэдэг нь ил тод мэдэгдэж байдаг ийм системээр орж ирснээр бид нарын нүүрстэй холбоотой хулгайг зогсон одоо хүнтэй нь биш. Одоо асуудлыг нь шийдэх замаар юу гэж үзэж энэ дээр нэлээд анхаарал тавьсан. Дараагийн нэг зүйл бол энэ татврын шин хуулийг бол нэлээд улс орондоо хэрэгжүүлэх хийсэн. Тэгээ одоо энэ одоо хууль бол их хурлын бодлого баталж өгөх байх гэж найдаж байгаа. Тэгвэл одоо жижиг дунд бизнесийг одоо дэмжих, бизнес эрхлэгчдийг дэмжих ийм зүйлүүд бол энэ төсвүүдээр орж ирээд бол явнаа гэж одоо бид нар одоо үзэж байгаа. Ингэснээрээ бид нарын эдийн засгийг тэтгэх энэ үйл ажиллагаа бол нэлээд цаашдаа үргэлжлэнэ гэж үзэж байгаа. Тийм ч учраас бид нар энэ 19 онд Монгол улсын эдийн засаг бол 8%-аас 8-аас одоо 8 орчим хувиар одоо өснө гэж тооцож оруулж ирж байгаа. Төсөв маань нэлээд сайн бодож байгаа юм. За дараагийн нэг зүйл юу гэхээр ингээд сургууль эмнэлгүүдийн зардлыг одоо олохдоо аймгаар нөөрөгчдөг. Яг адилхан хоёр аймаг үлэгт нэг нь илүү авдаг, нөгөөх нь бага авдаг. За нэг аймаг дотор яг адилхан хоёр сум байлаа гэж бодоход нэг нь илүү нөгөөх нь бага авдаг. Тэгэхээр нормативт холбоотой зүйлүүдийг шинжилээд ерөнхийдөө адилхан бол байна. Адилхан л зардал авдаг байна. Өөрөөр хэлбэл энэ төсвийн хуваарлалт чигт шудраг байх ийм зарчмыг бол нэлээд сайн авч үзэж байгаа. За дээр нь төрийн албан агчдыг бол энэ нэгдсэн систем одоо мэдээллийн системд бол оруулах нь зүйтэй. Одоо хин нэгэн одоо эмч байлаа гэж бодоход одоо хэдэн жил ажилласан. Одоо яг төрийн албаны цалингийн ямар зэрэглэл дээр байгаа, ямар нэмэгдэл авдаг юм. Хэд хоног ажилласан гэж автсан цалин ингээд энэ бүгдийн нарийн гаргаж ирэхгүй бол одоо юу гэдэг дөнгөж ажилд оронгуудаа олон жил ажилласан хүмүүстэй хажуугаар шууд өндөр цалин тогтоолгоод ажилтдаг ч юм уу. Гэх мэтийн зүйлүүд нэлээд байж байгаа учраас бид нэр энэ цалингийнхаа тогтолцоо төрийн албан тогтолцоо ерөөсөө тэрүүгээ мэдээллийн системээр энийг одоо шинжилж хийж зохицуулъя гэж байгаа. За дээр нь төрийн одоо албаны үйлчлэгээнүүдийг цахимаар үзүүлэх ажлыг нэлээд шахаж оруулж ирж байгаа. Энэтэй холбоотой одоо хөрөнгө оруулалтуудыг бид нар тавьсан. За эрүүл мэндийн даатгалыг захимжуулах ажлыг бол нэлээд хийгээд явж байна. Гэх мэтийн одоо үр бүтээмжийг нэмсэн, зардлыг бууруулсан ийм зүйлүүдээр нэлээд анхаарал харж байна. Тэгээд өнгөрснөө ярих биш урагшаага харсан. Тэгээд одоо зүйлүүдэд нэлээд анхаарал тавьж одоо ажиллаж байна. За бас нэг онцлог зүйл нь юу гэхээр одоо ингээл бид нар чинь өмнөх засгуудаас өрөө авснаа л мэдж байгаа. Тэгвэл энэ 19 оны төсөвдөр нэг онцлог зүйл юу гэвэл ирээдүйн өв сан маань 19 онд анх удаа 553 төгрөгийн хоримтлал үүснэ. Өөрөөр хэлбэл манайх энэ газрын дорох баялагаас бид нар хоримтлал 553 төгрөг хоримтлал бий болгож байгаа. Эн чинь бол монголчуудын хувьд зөвхөн энгийн иргэнтийн хувьд бол хадгаламжл гэсэн үг шүү дээ. Улсаараа бид нар энэ ашигт малтмалаас олж байгаа бол ингээд хоримтлуулж эхэлж 553. За бидний тооцоо хэрвээ нөхцөл байдал өөрчлөгдөхгүйгээр бол дахиад дараагийн жил нэг их найдаар бид нэр нэмэгдүүлэх боломжтой. 2030 он хүртэл ингээд нэмэгдээ явахаар монголчуудын хувьд газар дорох баялагаас бид нар ингээд ийм сан үсгээ тэрэн дээр хадгаламжийн асар том тийм сан бий болгож эхэлнэ гэсэн. Тэгэхээр энэ онцлог нь юу гэхээр ингээд өөр маань үндсэндээ ингээд бид нар дараад явж байна. А дээр нь баялагийг одоо гаргасан бий болгосон одоо олборлсон баялагаас ингэж анх удаа хатгаламж бий болгож
улс орноороо бид нар хадгаламжаад энэ нэргээд бүх монголчуудынхаа одоо иргэдийнхээ амьдралыг сайжруулах зориулагдсан зүйл зарцуулагдах. Нөгөө нэг Норвегийн сан, Аляскийн газрын тосны сан гэж явдаг шүү дээ, тийм ээ. Сингапурын Temasek сан гэх мэт тиймэрхүү маягаар ингэж энэ хөрөнгө яагаад тэргөө байжуулдаг энэ зүйл бол их чухал ажлын суур тавигдаж байна л гэж үзэж байна. За бидний ярих цаг ерөөхдөө 3-2-т орчиж байна. Цөөхөн хугацаа. Одоо бид эдгээр бас арай хамааралтай зүйлүүдийг нэлээд тодруулах гэж бодсон. Бүгдээр л хамааралтай. Юу н хамааралтай. Гэхдээ иргэд нийтлэг сонирхдаг. За. Төрийн албаагчдын тоонд өөрчлөлт орох уу? Одоо чинь яагаад гэвэл ер нь цалин нэвтрүүлгийг нэмэхэд хэдэн дээр төсөөлсөн байгаа вэ? Ер нь нэмэгдэх үү? За дээр нь тэр дундаа сая багш нарын ажиллагаа дахиад нэмэхээр бол 19 сараараа дахиад нэмэхээр боллоо гэж байгаа. Энэ асуудлууд нь төсөлд яаж суусан юм бэ? За цалин тэтгэврийг нэмэхэд бол нийтдээ 420 тэрбум төгрөгөөр бид нар одоо нэмж өгсөн байна. 420 тэрбум төгрөг. Тэгээ инфляцийнхаа түвшинтэй уялдуулаад бид нар цаашдаа нэмээд явна шүү дээ. Цалин тэтгэврийг нийлүүлээд нэмэхэд бол 720 тэрбум төгрөг. Тэгэхээр тэтгэвэр бус таламжтай холбоотой нэмэхэд бол 300 тэрбум төгрөг. Ингээд нийлээд нэг 720 тэрбум төгрөгөөр бид нар бол энийг нэмэхэд зарцуулж байгаа. За цэвэрлэх байгууламжийн 350 сая доллар сая ерхий сайдын ажил үрээд үнсээр шийдэгдчихлээ. Гэдэг мэдээлэл гарсны дараагаар гүйцэтгэгч компани сангийн сайдтай холбоотой хүн байна гэдэг зүйлээс сошиал ертөнцөөр яваал ирлээ. Ийм Америкийн нэгдсэн улсад ерөнхий сайд бол очиод 350 сая долларын Улаанбаатаруудыг цэвэр усаар хангах, өөрөөр хэлбэл 50 уудаг. За дараа нь шугам хоолой татах, өргөх насоос тавих, цэвэрлэх байгууламжуудыг хийх. За дараа нь саарл усаа ашиглах, эргэлтэнд оруулах ийм зүйл зориулаад 350 сая долларын буцалтгүй тусламж ирсэн. Энэ ажил бол эхлээгүй. Одоо дөнгөж сая гар үсгийн ерөнхий сайд Америк нэгдсэн улсын төрийн нэрийн бичгийн дарагтай хамтраад гар үсэг зурсан. Ийм зүйл бол ажил бол явагдаж байгаа. За дээр нь цэвэрлэх байгууламж гэж зүйл бай. Тэр 300 сая долларын бүгд найрамдах хятад тус дээр тусын зээлээр хэрэгжүүлэх төсөл. Энэ бол барилгын байгуулалтын яамн дээр одоо тендерын зарлагдаад явж байгаа ийм ажил. Тэгээд алинтай нэг бол тэр сошиалын юм яриад сангийн сайд өөрийнхөө хүнийг гүйцэтгэгч компаниар тавих гэж байгаа юм шиг эсвэл өөр хүний компани гэж гэдэг юм. Ийм зүйл бас яригдал хэллээ. За тэгээд одоо сошиалаар бичигдсэн зүйлийг тэр болгонд нийтгэх бас хэцүү шүү дээ. За над янз бүрийн тийм компани тавих, компани захирлаар хүн тавих тийм сонирхол бол байхгүй. Гэхдээ мянганы соёлтын сангийн одоо буцалтгүй тусламжаар хэрэгжүүлэхийн төсөл бол тэр Америкчууд өөрсдөө үнэлэнгээс бүх хяналтаа тавьж шүү дээ. Яг үйл чинь Америкийн татвар төлөгчдийн мөнгө учраас маш татвар хяналтаа тавиад явдаг. Монголчуудын оролцоо бол ер нь харьцангуй багтаа, хяналт их өндөртэй ийм зүйл. За Эрдэнэтийн захирласан Батөрг өнөөдрөөс 1 сар Эрдэнэтийн захирал байсан. За өмнөд одоо стандарт банкны асуудлыг асууж өнөөдрөөс дахиад 20 хугацааны 1 сар сонгогч шууллаа. За өмнөд толботоор стандарт банкны тавьсан гүрийн асуудал сүндэгдэнэ. Энэ маань төсөвд ямар нэгэн байдлаар нөлөөлөх үү? Нөлөөлөхгүй. Ямар ч нөлөө байхгүй. Одоо чинь манай ашиггүй гараад төлөхөр боллоо гэвэл. За энэ Эрдэнэт төлөвлөрийн асуудал бол энэ компани уг нь 2019 оны төсөвтэй бол шууд холбоогүй. Гэхдээ яг нөлөөлж магадгүй юм биш бол гэсэн бас боломжтой байгаад байна. За сайн хэлж мэдэхгүй юм да. Буруутай итгэхэд нь төлөх ёстой шүү дээ. Ер нь бол. За одоо нэг улсаас бол мөнгө төлнө гэсэн ойлголт бол ерөөсөө байхгүй. Тэр бол ойлгомжтой. Олон улсад гаргасан том бондуудын иргэн төлөлт маань ер нь эх оны төсөвд ямар нэгэн дарамт төлж байгаа юм. За ер нь энэ 2018 бол өөр төлөхт бол нэлээд хөрөнгө зарцуулсан ийм жил болж өнгөрсөн. За тухайлбал одоо хөрс өгөх одоо ерөнхий сайд засгийн газраа бүрдүүлнэ гэж 2017 оны 10 сард. Түүнээс аваад өнөөдөр хүртэл бол нийтдээ нэг 5.7 их найд өртөлсөн. Дахиад цаана 875 тэрбум төгрөгийн өөр одоо төлөхөр байж байна. Ингээл өөр бол нэлээд төлөө явж байна. За энэ хугацаанд бол Чингис одоо бондын 500 ихний хэсэг нь дарагдсан. Тэмсам гээд бонд төлөгдсөн. За дотоодын арилжааны банкудаас авсан 4 орчим ихнээс чинь нэлээд их 2.7 их найд өрийг бид нар төлцсөн. За зарим хугацаанд дуусахгүй байхад одоо нааш татаад урдчилж одоо
төлсөн ийм зүйлүүд бол бий. Яагаад вэ гэхээр нөгөө хитрхи өндөр хүүтэй байгаа байхгүй. Хитрхи өндөр хүүтэй учраас тэр мөнгийг нь төлөөд зардлуулж орж ирж шүү дээ. Тийм учраас тэр бүгднгийн бид нар эрт төлөө явчихж байгаа. Тэгэхээр бол 20 онд дуустал бол янз бүрийн томоохон дарамтууд бол байхгүй. Гэхдээ 21 онд байгаа, 22 онд байгаа, 23 онд байгаа. Гэхдээ энийг бол бид нар за бидэнд ямар хамаатай юм бэ гэдээ орхих биш. Энийг бол одооноос эхлээ сангийн ажиллаж байгаа. Яаж энэ монголчуудад одоо хор хөнөөл багтаа, хор уршиг багтаа байх уу гэдэг талаас бид нар сайн бодсон шүү дээ. Яагаад гэвэл энэ хөр үүснэ гэдэг чинь нөгөө нэг өмнө маш асар хэмжээний мөнгө хэвлээд эргэлтэнд оруулчихсны сөрөг өрнөлөө одоо хүртэл үргэлжилж байгаа. Валютын нөөцөө аваачаад гөвсөр байгаад 1 тэрбум доллар буулгаа хийчихсны өрнөлөө нь одоо хүртэл үргэлжилж байгаа учраас бид нар тэр ирээдүйн зүйлүүдэд бас анхаарал тавьж явах хэрэгтэй. Ийм ч учраас тэр ирээдүйн сан дээр 553 тэрбум төгрөг тавина гэдэг бол бид нар бас ирээдүйгөө бодож хийж байгаа зүйл шүү дээ. Зөвхөн энэ нэг 4 жилээр улс орныг боддог энэ сэтгэхүйнээс бид нар бүгдээрээ салах гэж байна. За бид олон улсын валютын хөтөлбөрт хамрагдаж байгаа. За эх хонд бол ерөөдөө дуусах тийшээгээ хамтнаа. Тэнгүүд нөө нэг сахилга бот маань ирээд алдагдчих юм шүү дээ гэсэн болгоомжлол байна. Улсын валютын сан өргөцсөн захиучлалын хөтөлбөр. Ер нь бол энэ валютын сангаас хөтөлбөрөөс гараа гэдэг нь л дураараа дөргицгаа ил гэсэн үг шүү дээ. Эргээд тэр нь яадаг вөхөр эргээд замбраагүй байдал руу орно. Тэгээд эргээд эдийн засаг тотргүй байдлууд үүсч эхэлнэ. Өнөөдөр хүрсэн олд амжилтууд бол эмзэг хэврэл. Тэм учраас би энэ 2019 оны төсөв улсын хурлд өргөцсөн байж байгаа энэ төсөв бол нэлээд хариуцлагатай хилцэж байгаад гарах учиртай гэж үзэж байгаа. Тэгээд энэ өргөн барьсан төсөв бол өөрөө эдийн засгийг одоо өсөлтийг биелгэх, ард иргэдийнхээ орлогыг нэмэгдүүлэх, улс орны өмнө тулгамдаад байгаа асуудлуудыг одоо шийдвэрлэхээс гадна Монгол улсынхаа зээлч зэрэглэлийг цаашдаа өргөжлүүлээд сайжруулах юм нөхцөлийг бол бодож байгаа хийчихсэн одоо төсөв нэ. За үнийг нь аваад одоо янз бүрийн байдлаар одоо өөрчлөөл, зардлын нэмэл, орлогын бас нэмэл ингээл эхлэх юм бол эргээд эдийн засгт учруулах одоо сөрөг өрнөлөө нэгтэй. Тийм учраас би бол нэлээд их хурл дээр нэлээд олон талаас ярьж байгаад зөв шийдвэр гаргаж баталнаа гэдэгт би бол итгэж байгаа. Яагаад гэвэл төсөв олон төсөвтэй явахын хор хөнөөлийг бид нар мэдсэн. Төсөв дээр худлаа тоо тавьчаад худлаа батлаад явахаар ямар гай авч ирдгийг мэдсэн. Яаж мөнгө хэвлэж болдгоог мэддэг. Улсынхаа нөөцийг, валютын нөөцийг шахаж болдгоо бид нэр өнгөрсөн хугацаанд мэдсэн. Дээр нь улсын зээлжих зэрэгэл буруудаад явахаар эргээд цаана энгийн иргэд хувийн хвшилт ямар хор хөнөөл авч ирдгийг бид нар мэдж байгаа. Тийм нийцээр байж тэр алдааг бол давтах хэрэг бол улс төрчдийн хинтэн ч байхгүй. Нүглүү чиглүүлж ярьж байгаа одоо улс төрч одоо би арай гарахгүй байх гэж найдаж байгаа. Одоо сайхан үгээр одоо буруу бодлыг хэрэгжүүлж бас болохгүй шүү дээ. Тийм учраас энэ бол нэлээд сайн бодцсон. Тэгээд бас олон улсын байгууллагатай нэлээд ярилцж байгаад одоо оролцоод ирчихсэн зээлжих зэрэглэлээ оруулаад цаашдаа сайжрахаар ард иргэдийн орлого нэмэгдэхээр төсвийн эдийн засгийн өсөлт нэмэгдэхээр ийм л одоо төсөв л гэж бодож байгаа. За төсвөлийн асуулт та ард иргэдийн орлого нэмэгдэхээр гэж хэллээ. 6% тооцсон байгаа эдийн засгийн өсөлт бол 8%. За тэгвэл яг бодит мастаг хүрсэн өсөлт яаж хийзээ мэдрэгдэх вэ гэдэг юм асуулт гардаг. Өөрөөр хэлбэл одоо ингийн иргэн миний амьдралд энэ 8% өсөлт яаж мэдрэгдэх вэ? Би яаж хүртэх вэ? Нилээ тэгж одоо асуудаг. Гэхдээ эдийн засгийн зөв бодлого яваад өсөлт яваад эхлэх юм бол ирээдүйн 19 оног ярихаас илүү энэ 18 оныхыг ярил л да. За жишээлбэл одоо хөдөөгийн ард иргэдийн хувьд бол энэ 18 онд бол ноолор бол өндөрөнтэй байсан. 100 мянган төгрөг давсан. Ноосны өн зарим газруудаа нэлээ сайн өндөрөнтэй гарсан. Эн чинь юу гэсэн үг вэ гэхээр өөрөө л энэ цаана эдийн засгийн зөв бодлого байгаа шүү дээ. Тийм ээ. Тэгжиж энэ өсдөг. Эдийн засгийн буруу бодлого яваад байхад тэгж өсөхгүй. Ягаад гэвэл дэлхийн нийтээрээ энэ буруу бодлогын гай гэдэг бид нэр түрүү ярьсан үнэхээр л мэдж байгаа. Дээр нь энэ Монголын аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагаа бол эрс нэмэгдэж байна. Эдийн засаг сайжирч байна уу гэдгийг бид нар өөрсдөө сайжирч байна гэж хэлэхээс гадна тэр бизнес эрхлэгчдээс асуух хэрэгтэй л та бүхэн орлого яаж байна, хөрөнгө оруулалт чинь нэмэгдэж байна уу нэмэгдэж байна. Энэ юун дээр харагдаад байна вэ гэхээр бид нар очиж бизнесүүдээс за та нарын ажлыг сайн байгаа биз гэж асуухгүй шүү дээ. Төсөв дээр тэдний төлж байгаа татварыг л харж байгаа.
үйл ажиллагаа нийтгтэй байгаа учраас илүү мөнгө төлнө шүү дээ. Тэгэхээр би энэ за нэг аж ахуй нэгж байлаа гэж боддог. Үйл ажиллагаа нь бол тэлээд өргөжж байна гэж тэнд ажлын байр бий болж байна. Хүн ажилд нэмж авч байна гэсэн. Одоо байгаа хүмүүсүүд ажил цалингийн өгчөө нэмж өгч байна гэсэн. Энэ маягаар л одоо ойлгогдож явна шүү дээ. За иргэдийн хувьд бол зөвхөн малчтын хувьд тэдний одоо бий болгож байгаа бараа бүтээгдэхүүн малын гаралтай түүхий эдийн өндөр байна гэдэг бол энергетик нийтийн засгийн өр нөлөөнүүд нээж байгаа. Тухайлбал одоо ноолрын үйлдвэрлэл эрхэлж байгаа компаниудын хувьд бол зүгээр зарим нэг нь хэлж ирсэн л дээ. За та бүгд энэ улс улсын валютын сантаа хэрэгжүүлж байгаа хөтөлбөрөө сайн мөрөждүүлээрэй. Зээлжих зэрэгэл сайжирч байгаа нь бидэнд хамтрагч нар бидэнд их амархан олдож байна. Бид нар Монголд ихтэй итгэл одоо төрж байна. Тэгэхээр энүүгээ та бүгд цаашаа мөрөждүүлээч. Янз бүрийн мөнгө төгрөг бол зүгээрээ хамгийн гол нь шүү гэдэг хэлж байгаа. Энд чи юу гэсэн үг вэ? Өөрөө эдийн засгийн бодлого зөв явуулсан хэмжээгээр энэ эргээд хүн болгонд л хүртэ хэмжээнд хүрнэ гэсэн үг. За дээр нь бас ингээд за өр ширээч одоо буулгаад нилээд юмаа төсөв нилээд зэгсрээд ирж байгаа учраас бид нар цалин нэмж эхэлж байна. Цалин дэтгэвэр бол нэмж байна. Инфляцийн түвшинтэй уялдуулаад дотор нь цалингийн сүлжээг өөрчлөөд ингээд явах юм боломж бол одоо бүрдэж байна. Энэ эргээд ард иргэдийн одоо орлого нэмэгдэхэд бас хувь нэмрээ оруулнаа л гэж үзэж байгаа. Ер нь төслийг бэлтгэхдээ олон улсын валютын сангийн саналыг авсан тусгасан зүйлүүд ер нь байдаг юм бол. За бид нэг зүйл яасан гинэ. Олон улсын валютын сангийг манай хөтөлбөр хийж байгаа шүү дээ. Тэдний саналыг авсан гэдэг юм уу тэдэнтэй сан солилцсон зүйлүүд байгаа юу? За олон улсын валютын сантаа манай улс хамтраад хөтөлбөр хэрэгжүүлж байна. Хамтраад хөтөлбөр хэрэгжүүлж байна гэдэг нь юу гэсэн үг вэ? Эдийн засгийн үзүүлэлтүүд дээр бид нар үндсэндээ тохирч явдаг. За бодлогын арга хэмжээнүүдээ бас зарим нэлээдийн тохирч явж шүү дээ. Тэгэхээр цалин тэтгэвэр одоо нэмэх үү? Яг ямар хэдээр нэмэх вэ гэдгээ бид нар валютын сантаа ярилцаж ойлголцсон. Тэр нь яагаад ярилцдаг юм бэ гэхээр төсөвдөр хэр зэрэг хэмжээний дарамт ирэх үү? За энэ өсөлтийг бид нар зээлээр санхүүжүүлэх гэж байна уу? Өөрийнхөө орлогоор санхүүжүүлэх гэж байна уу? Ялгаатай байдаг байна. Зарим хүмүүс одоо цалин нэм, тэтгэвэр нэм гэж хэлж болно. Гэхдээ зээл тавиад тэрийг нэмчих юм бол эргээд энэ өөр асуудал үүсгэж шүү дээ. Тэгэхээр одоо бид тэр 1.9 тэрбум төгрөгийн 1.9 их найт төгрөгийн алдагдaltaа төсөв гэсэн мөртлөө бид арилжааны банкнаас өндөр хүүтэй одоо арилжааны зээлүүд авахгүй гаднаас ч авахгүй тийм өндөр хүүтэй гэж хэлж байгаа нь энэ бүх зүйлүүд хоорондоо холбоотой байгаа байхгүй. Тэгэхээр энэ бүх зүйлийг одоо бид нар ийм зүйлийг өөрийнхөө хөөсөөр санхүүжүүлнэ. Ийм арга хэмжээнүүдэд санхүүжүүлнэ. За яг эдийн засгийнхаа хөрөнгө оруулалтыг бид нар яг ийм зүйлүүд дээр анхаарал тавьж байна. Одоо хөдөө аймагуд дээр бид нар 189 тэрбум төгрөг одоо нэмж тавьж байна гэж хэлээд. Гэтэл эн чинь юу гэсэн үг вэ? Зөвхөн өсөлт Улаанбаатар хотод явагдаад байвал хөдөө аймагуудын хөгжил хоцорч эхлэв шүү. Тэнд ажилгүйдэл бий бол бухимдал бий бол. Тэгэхээр адилхан тэр аймагуд дээр адилхан эдийн засгийн идэвхжил явагдаж хөрөнгө оруулалтууд хийгдэж. Тэнд ажлын байр бол тэнд байгаа бас манай аж ахуйн нэгжүүд орлоготой, ажилтай, хөдөлмөртэй байх хэрэгтэй. Энэ бүгднийг нарийн бодож үзсэн төсөөл хийн л дээ. Тэгэхээр энэ бүгд л бол давхар явж байгаа. Тэрүүгээ бид нар одоо валютын сантаагаа одоо хамтар сууж ярилцдаг. Тэгээд сан зүрхэм гаралгүй байх. За энийг бол ингэж та нар ингэж үзэж байна. Бид нар бол өөрөө үзэж байна. Эн чинь яагаад гэвэл бид нар энийг ийм аргаар энүүгээ хийнэ гэд ярьдаг. Гэх мэт чинь ийм зүйлүүд гарна. Одоо шууд л заа зүг гэдэг үг хэлэх. Одоо би хувь хүнийхээ хувьд бол 2002 оноос хойш валютын сантаа одоо бүх төрлийн гэрээ хэлцэлээр ажиллаж байсан. Үнэлтэд тэгэхээр бас тодорхой хэмжээнд ярина л та. За баярлалаа үзэгчдээ бид ярилцлагаагаар өндөрлөлөө студид мэд. За Монгол Улсын засгийн газрын гишүүн сангийн сайд Төрөл Батрыг урьж оролцож та бүхэнд бас өргөн баригдаад байгаа 2 хоногийн төсвийн талаарх мэдээллийг хүргэлээ. Баярлалаа. За баярлалаа.